Сайн байцгаана уу? Та бүхэн Crime Time playlist-д тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмт хэргүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдрийн хэргийг сонсож реакт хийх гээд манай нөхөр камерны цаан сууж байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн хэрэг бол Америк нэгдсэн улсын Юта мужид болсон хэрэг байгаа. Хэргийн гол хүн нь Мишель Макнил гэдэг бүсгүй. 1957 онд Мишель Мормоны шашинтай гэр бүлд төрсөн. Тийм болохоор тэр дэг журамтай гэр бүлд өссөн, хийл хөгжим тоглодог, урлагийн боловсрал сайтай, онц сурдаг, найз нөхдөйхөө дунд нэр хүндтэй. Үүнээсээ гадна маш үзэсгэлэнтэй, сургуулийнхаа гоо сайхны хатан болж исэн. Ингээд том болсныхаа дараа Юта мужид ирж их сургуульд явсан байна. Энэ үедээ Мормоны шашны уулзалтайгаа холбоотой нэгэн хүнтэй танилцсан. Мартин Макнил гэдэг. Мартины хувьд гэх юм бол Мишелээс 1 насаар ах. Хосууд анх бие энийг хараад л дурлсан. Ингээд төд төдөлгүй ганцхан сарын дараа нууцаар хурмисэн байна. Яагаад нууцаар хурмисэн бэ гэх юм бол Мартин Мишелийн гэрийнхэнд огтхонч таалагдаагүй. Учир нь гэх юм бол Мартины суур тэдэнд таалагдаагүй. Ар гэрийн хүмүүжил байхгүй, хар багт наав нархны амралттай байсан. Тэм учраас хаяад явцсан. Үүнийхэн дараа ээж нь нэг л амьдралын хэв маяганд буруу тийшээ хазаацсан. Жохо асуудалтай гэр бүлээс гаралтай байсан учраас Мишелийн гэрийнхэн хүлэн зөвшөөрч чадаагүй. Үүнээсээ гадна Мартин Мишелийг жоохон дээрлэхэд дарангуулаад байгаа юм шиг гэрийнхэнд санагдсан. Тэм учраас дургуулгсан. Ингээд хосууд нууцаар хурмисан байна. Хичнээн нууцаар хурмисан ч гэсэндээ цаашдын амьдрал нь амжилттай өрнсөн. Энэ нь юу вэ гэх юм бол Мартин Юта мужид Мишельтэй хамт ирсэн. Энэ үедээ Мартин сайн эмч, мөн дээрээс нь хуульч мэрэгчлээ. Юта мужид хүндлэгдсэн нэгэн болсон. Хосууд 4 хүүхэдтэй болсон байгаа. 3 охин, 1 хүүтэй. Ингээд цаашдынх нь амьдрал өрнжих хугацаанд Мишель нэгэн санаа гаргасан. Тэр нь юу вэ гэх юм бол хүүхдүүд өргөж аваад орон гэр бэлэглэх. Энэ нь юунаас эхэлсэн бэ гэвэл тэдний охин Рэйчел хүүхэд болсон байгаа. Энэ хүүхдийг нь Мартин Мишель хоёр өөр дээрээ өргөж аваад үүнээсээ цаашлаад Украинаас 3 хүүхэд өргөж аваад нийтдээ 8 хүүхдийн эцэг болсон. Хүн болгон л эдний гэр бүлийг харахтаа төгс гэж хардаг. Эхнэр нь үзэсгэлэнтэй, нөхөр нь амжилттай, 8 хүүхэдтэй. Энэ гэр бүл байхгүй юу ч байхгүй. Сайхан байшинтай. Гэтэл бүх юм харагдаж байгаа шиг байгаагүй. Мартин гэрлэлтэндээ тийм ч сэтгэл хангалуун бус. Тэрнээс гадна маш олон муухай садар самуун зүйлсүүдийг гаргаж эхэлсэн. Мормоны шашинтай Мишелийн хувьд порнографи ч юм уу садар самуун бол огт байж болохгүй зүйл. Гэтэл нөхөр нь порнографи сонирхдог. Тэрнээсээ гадна Мартин нь Ютад нэлээд нэр хүнд сайтай байсан учраас засгийн газраас нэгэн төвийг удирдуулахаар томилсон байгаа. Энэ төвд нь маш олон өвчтөе хүмүүс байдаг. Тэрнээс гадна сэтгцийн асуудалтай хүмүүс байдаг. Гэтэл Мартин эмч гэдэг мэргэжлээ гуйвуулан өвчтнүүдтэй ёс бусаар хурж хачин үйлдэлүүдийг гаргаж эхэлсэн. Энэ нь бол тэр үедээ нууц хэвээр байсан. Мишель Мартины энэ хачин үйлдэлүүдийг нэг нэгээр олж харсан ч гэсэндээ гэрлэлтээ авч үлдэхийн тулд чимээгүй өнгөрдөг. Чимээгүй өнгөрөхгүй байх аргагүй. Учир нь гэх юм бол Мишель энэ үйлдэлтэнд ургуутсаж эхлэхэд Мартин тэгвэл би амиа орлцсон шүү гэж сүрдүүлж эхэлсэн байна. Ингээд л цаашаа хосууд яг л нийтэд харагдаж байгаа шиг төгс амьдралаа өргөжлүүлсэн. Хуршид нийлэхдээ Мишель бол үнэхээр онц гэр эзэгтэй. Октоодыгаа яг л хүүхэлдэй шиг хувцалж авч явдаг, цэвэрхэн сайхан байлгадаг. Харин Мартин хүмүүст яг л нэг онцгүй залуугийн дүр зургийг гаргадаг. Яг л ингээд олон хүмүүстэй өрөөнд орж ирэхээр би бол шилдэг. Надад гайхалтай гэр бүл байна, ийм хөрх ихнэр байна. Тэрнээс гадна би бол карьерийнхаа маш өндөр түвшинд явж байгаа. Би бол та нараас хувь илүү гэж дандаа бусдыг жижигэр хардаг болсон. Энэ нь цаашлаад Мартиныг 50 нас хүрэхэд бүр онцгой болж өөрсөн. Яагаад гэвэл midlife crisis гэж нэг юм байдаг. Яг эрэгтэй хүн 50 нас хүрснийхээ дараа гинтл залуулаг зүйлийг сонирхож эхлээл Porsche ч юм уу Ferrari худалдаж авах гэх мэтчлэн. Харин Мартины хувьд бол жингээ хаяад л байнгын тасгал хөдөлгөөн хийгээд л салонуудаар орж бие борлуулад л энэ бүх үйлдэл нь таньдаг хүмүүст нь хачин жигтэй санагдаж эхэлсэн байна. Тэрнээс гадна зүгээр хүнтэй юм ярь зогсож явахдаа гинт доош хөвтөж сунаж эхэлж.
Хүмүүс Ингээд хүмүүс Мартины талаар жоохон онцгой ярьж эхэлсэн байхгүй юу? Гэсэн чи энэ нь том хүүхдүүдэд нь таалагдаагүй. Учир нь хүүхдүүдийн хувьд гэвэл аав нь үнэхээр л сайхан байсан, хөвгчлөлтэй, сайн. Тийм учраас та нар миний аавыг яг мэдхгүй байна. Тэр бол сайн хүн. Яг уу сүүлийн үед л ингэж байгаа гэх мэтчлэн тайлбар тавьж аавыгаа өмөрдөг байсан. Ингэж явж байгаад нэгэн жигтэй зүйлийг Мишель олж мэдсэн байгаа. Энэ нь Мартины утасны жигсаалтыг гаргаад үзэхэд нэг дугаар руу байнга холбогддог болох нь гарч ирсэн. Энэ дугаарыг шүүж үзэхэд Gypsy гэдэг нэртэй бүсгүй гарч ирсэн байгаа. Үүнийг мэдсэн Мишель тийм ч их цочирдаагүй. Учир нь гэх юм бол Gypsy анхны бүсгүй байгаагүй. Урд нь ч гэсэндээ Мартин бас бус хүүхнүүдтэй холбогдож исэн түүхтэй. Гэхдээ энэ удаад нэг л удаа үргэлжлээдсэн харилцаа. Тийм учраас Мишель сандарч эхэлсэн. Ингээд том охтуудтай болон ойр дотныхоо найзуудад миний гэрлэлд нурах гадах шиг байна. Ер нь л ингээд дуусч яах шиг байна гэсэн зүйлсийг ярьж эхэлсэн байгаа. Ингээд Мартинд хэлэхэр шийдсэн. Яагаад ийм үйллийг гаргав чи гэрлэлдээ ингэж хог дээр хаяж болж байгаа юм гэхэд Мартин шууд л өөрийгөө өмөрч эхэлсэн байгаа. Би хичээж штэ. Би гоё сайхан болох чинь би хичээгээд хахад чи өөрийгөө хар та. Чи ч гэсэн хичээж яагаад болохгүй гэсэн байгаа. Ингээд хосууд Мишелийг хаалганд оруулахар шийдсэн. Тэг хөшин муухай гэж байна л гэж юм. Мишельд энэ бүгд нь хэцүү байсан ч гэсэндээ гэрлэлтэд авч үлдэхийн тулд энэ мис сасалбарт орохыг зөвшөөрсөн. Энэ нь болохоор арьсыг нь өргөж чангалах мис засал байсан. Гэтэл үүнийг сонссон том охин Алексист нь энэ бүхэн гачирхалтай санагдсан. Ээж нь урд нь хизээч өөртөө сэтгэл хангалуун биш байгаагүй. Үнэхээр үзэсгэлэнтэй. Яагаад та энэ бүгдийг хийхэр болов гэхэд аав Питер чи ингэж шийдсэн юм аа гэж хэлсэн байгаа. Гэтэл бас нэгэн хэцүү зүйл байсан. Энэ нь юу вэ гэвэл Мишелийн бие тийм ч сайн биш. Цусны даралттай. Ер нь бол им тарианд маш муу. Үүнээс нь харгалзан үзээд Алексис охин нь та ядаж намайг зуны амралт хүртэл хүлээчгээ. Тийм бол би таныг асарч халамжлана гэж хэлсэн байгаа. Учир нь гэх юм бол Алексис охин аавынхаа мэржлийг өвлж авах гээд анагаахаар сурдаг байсан. Энэ бүгдийг сонссон Мартин шууд л татгалцсан. Би арай хийж эмчийн цаг болсон. Наркоз нэмж хүртэл олцсон байхад чинь юун хоошлуулах. Одоо чиний хаврын амралт болцсон биз дээ. Хэдэн нэг ээжийг хасраад яв. Би бусд үед нь хасрыг гэж шахаж эхэлсэн байгаа. Яарчлуулаад тийм. Яалтчгүй шахаанд орсон Мишель 4 сард хагалгаанд орсон. Алексис охин ч гэсэндээ энэ үед хаврынхаа амралтаар гэртээ ирсэн байгаа. Ингээд гэртээ ирэхэд хагалгаанаас гарсан ээж нь яг л наркостой орон гарan ухаангүй хөвтөжсэн. Алексис охин ч гэсэндээ ээжтэй туслаад бүх зүйлийг нь хийж өгч байсан. Энэ үед ээж нь Алексиснийг хачирхалтай зүйл хэлсэн байгаа. Тэрний юу гэвэл надад эмнүүдийг маань мэдрүүлээдэгтэй гэж хэлсэн байгаа. Яагаад гэхэд би маш олон юм уугаад байна. Аав чи надад араас нь зөндөө юм өгөөд байна. Би бүр бөөлцсөн. Тэгээд яг ямар юмнууд уух ёстойгоо гараар мэдэрчих юм бол би зөв юм ууж байгаа хэсгийг мэдмээр байна гэж хэлсэн байгаа. Яагаад гэвэл хаалганы дараа Мишелийн нүд тэр чигтээ болттой байсан. Тэгээд мэдрээд байгаа тийм. Тийм учраас Алексис заа гэд ээжтэй бүх юмнуудыг мэдрүүлсэн. Ингээд асарч сайн халамжилсны эцэст Мишель ч гэсэндээ нэлээд гайг болоод эхэлсэн. Алексисын ч гэсэндээ буцаад сургууль руу явах хугацаанд болсон. Ингээд Алексис охин гэрээ орхин сургууль руу явсан. Харин дөнгөж маргааш нь буюу 2007 оны 4 сарын 11-ний өглөө Мартины гэр бүлд ийм зүйл тохиолдсон. Өглөө Мартин бага насны хүүхдүүдийг хичээл сургуульд нь хөргөж өгчөөд хамгийн бага охиныгоо өдөр 11 цаг 12 цагийн хооронд сургуулиас наваад гэртээ ирсэн байгаа. Ингэчээд бага охиндоо явж ээжийг олоод ирэй гэж хэлсэн. Охин ч гэсэндээ байшингаар ээжигээ хайж явж байгаад унтлагынхаа өрөөний хажуудал байдаг бааны өрөөнд ухаангүй баан дотор хэвтэж явах нь болж харсан. Сандарсан охин аавыгаа шууд дуудсан байгаа. Мартин дээшээ гараад үзэхэд яг л ижлэхэн дүр зураг харсан. Шууд 911 рүү залгасан. 911-т дуудлага хийхдээ Мартин маш хэцүү дуудлага хийсэн л дээ. Дараа нь диспетчер нь мэдүүлэг өгөхдөө би тэр хүний хийсэн дуудлагыг үнэхээр ойлгоход хэцүү байсан. Над руу маш чангаар хашгирж исэн. Үгнүүдийг нь ойлгоход хэцүү байсан. Тэрнээс гадна диспетчертэй холбогдсон тохиолдолд байнгын утсан дээрээ байж дараачин болж байгаа үйл явцыг мэдэгдэх хэрэгтэй байдаг. Гэтэл Мартин уцаа таслаж гисэн.
1 ч удаа биш, 2 ч удаа биш, бүр 3 удаа тасалсан байгаа. Энэ үед диспетчерт үнэхээр хэцүү байсан. Учир нь гэх юм бол байнга ирж холбогдох шаардлагатай болсон. Төргөн тусламжийнхан болон эмчнэр хэргийн газар ирэхэд Мишель банд харин Мартинд хөршин туслаад Мишелийн биеийг гаргаж байгаа байдалтай нүрт болсон байгаа. Яагаад Мартин Мишелийг өөрөө баанаас гаргаж чадаагүй? Учир нь гэх юм бол Мишелийн хаалганаас хэдэн хоногийн өмнө Мартин гинтл нөгөө тасгал хийдэг байсан хүн чинь хөл нь маш хүчтэй өвдөж эхэллээ. Би таяг тулах шаардлагатай боллоо гэд таяг тулж эхэлсэн байгаа. Үүнээсээ гадна төргөн тусламж өөрөө эмч хүн учраас их нэртэй би төргөн тусламж үзүүлж байна гэж буцаар ярихдаа диспетчерт хэлсэн. Гэтэл эмчнэр төргөн тусламж үзүүлэхэд Мишелийн амнаас ус гарсан. Ингээр Мартин огтхонч төргөн тусламж үзүүлээгүй байсан гэсэн. Хэрвээ үзүүлсэн байсан бол ус нь аль хэзээ гарчин шүү дээ. Ингээд л Мишелийн биеийг эмнэлэг рүү авч явсан харамсалтай нь Мишель аль хэзээ нас барсан. Хэрэг болсноос маргааш өдөр нь эмнэлгээс аутопси буюу үхлийн шалтгаан гарч ирсэн. Үүн дээр золгүй явдлаас болж нас барсан, зүрх нь хаагдсан гэсэн мэдээлэл байсан. Ингээд Мишель нас барчиж байгаа. Золгүй явдлаар. Төд удалгүй буюу 3 хоногийн дараа Мишелийн оршуулах эслийг хийхээр Мартин шийдсэн. Том болсон охидуудад нь энэ таалагдаагүй. Яагаад хэрэг ийм шинээрээ байхад оршуулах эслэл хийх гээд байгаа юм бэ гэхэд аав нь би аль хэзээ бүгдийг зохицуулсан. Тэм учраас хагас өдөр оршуулга хийнэ гэсэн. Үүнээсээ гадна Мишелийн гэрийнхнийг эрхийг хориглосон. Хэрвээ та нарын аль нэг нь оршуулга эслэлд ирэх юм бол би цагдаа нарт мэдэгдэн шүү гэж сүрдүүлсэн байна. Оршуулга хийх гэвэл яагаад вэ те? Гэтэл оршуулгын эслэл дээр хэний ч танихгүй үл мэдэх бараа өстэй бүсгүй ирсэн. Хүн болгол энэ бүсгүй юу юм бэлээ гэж гайхширснүүдээр харж исэн. Энэ нь Мартины нууц амраг Жипси. Яагаад нууц амраг нь оршуулган дээр нэрцэн явж байгааг дараа нь нэвтрүүлэгч нар Жипсигээс тодруулан асуухад би зүгээр л Мартинд сэтгэлийн дэм болох гэж очив. Тэгвээс ямар ч муу юм санаж очиагүй гэж хэлсэн байгаа. Босныг галзуу мэдээл гэх юм бол Мишелийн оршуулганы маргааш нь Мартины утсанд Жипсигээс нүцгэн зурнууд ирсэн. Мөн л нэвтрүүлэгч энийг нь яаж ийм аимшигтай үйлсийг хийж чадсан бэ гэхэд би зүгээр л Мартины сэтгэл санааг өөр юм руу чиглүүлэхийн тулд энэ зурнуудыг илгээсэн гэж хэлсэн байна. Ингээд оршуулганы үйл явц өнгөрөөд цаашдаа амьдрал яах вэ? Мартин баг балчир хүүхдүүдтэй шүү дээ. Энэ хүүхдүүдийг хэн харж халамжлах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Энэ үед харин Мартин том хүүхдүүдтэй та нар санаа зовлтгүй би яг тохирох нэгэн бүсгүйг алсан. Найны буюу хүүхэд тасрагчаар авахар болсон гэж хэлсэн байна. Алексис охин нь энэ бүгдийг сэжиглсэн. Ямар нэртэй бүсгүй юм бэ гэж асуухад аав нь мэдэн баталсан байна. Хин ч хэллээ Jillian гэж худлаа ярихад нь Алексис охин шууд мэдсэн байсан учраас Жипсиг яриад байна уу гэж хэлсэн. Гэтэл аав нь тийм юу ч болоогүй юм шиг. Алексис охин шууд дургуутслаа илэрхийлсэн. Хэрвээ энэ бүсгүй манай гэрийн босгоор алхахдаг юм бол би энийг хүлэн зөвшөөрөхгүй гэхэд тэгвэл чи явж болно штэ. Бити миний амьдралыг надад заагаад бай гэж хүүтнэр хэлсэн байгаа. Жипси ч гэсэндээ төд удалгүй Мартин Мишель хоёрын байшинд ирж яг л гэрийн эзэн мэт орж ирсэн. Юу найны хийх хоолч хийдгүү хүүхдүүдийг ч харж ханддаггүй. Зүгээр л Мартинтай амьдрахын тулд гэрт нь хурж ирсэн байна. Хүүхдүүдийнхээ дургуутслыг үл хамааран Мартин Жипси хоёр яг л шинэхэн асуучийг авирлж исэн. Нэг өсөндөө Вайомин мужид руу явж Жипсиг ээж автай танилцахаар болсон. Гэтэл энэ хаагуур нь Мишелийн охтууд болон Мишелийн эгч өөрийнхөө охинтой хамтдаа нийлээд бүгдээрээ Мишелийн үхлийн үнэн мөнийг олохоор ажиллаж эхэлсэн. Ямар нэгэн биш вэ гэдгийг ойлгоод байна те. Яг л Мишелийн үхэлд Мартин буруутай гэдгийг угаасаа мэдж байгаа. Учир нь гэх юм бол анх ээжийг нь нас урчлаа гэдгийг сонсон даруйдал Алексис охины толгойд тэр үнийг хийчлээ. Ээжийг минь алчлаа гэж шууд ааваас ирдсэн. Учир нь гэх юм бол аавын хийсэн бүх үйлдэлүүд сэжиг бүхий. Тэрнээс гадна ийм хурдан нууц амаргаа гэртээ оруулаад ирсэн. Мөн дээрээс нь Алексис гэртээ ирэнгуутлаа ээжид өгжсэн эмнүүд хаана вэ гэж асуусан байна. Тэгэхэд бага насны хүүхдүүдээрээ аав нь эмнүүдийг насгуулсан байсан. Яагаад гэхэд зүгээр л энэ гэр бүлийн нууц рекордт ээжийнхээ нууцыг хамаагүй дэлгээд яах юм гэж хэлсэн маамжаа.
одоо ингэж барьж авах юм юуч болчихлоо штэ. Дугаар л. Охтууд нь мөн Мишелийн их чинь Юта мужийнхаа хотын даргаас ахуулаад бүх мөрдөгчтэй бүгдэнтэй холбогдсон. Бидэнд туслаач, энэ хэргийг нээж дахин шинжилгээд туслаач гэхэд ихэнх мөрдөгч нар одоо болооч дээ. Энэ хэрэг чи ализаа хаагдсан. Осол байсан. Яг үгүй та нар аавыгаа ээж их чи араар тавьсан шаарлахад гомдоод байгаа юм шиг байна. Гэтэ хүн болгон л араар тавьж идэг штэ. Одоо зүгээр л марталтаа гэж хэлж ийсэн. Тэрнээс гадна бүр сэтгүүлчд хүртэлтэй сэтгүүл сонингийнхноос гуйхад татгалзаж эхэлсэн. Холбогдмооргүй. Энэ нь бас нэг зүйлтэй холбоотой. Тэр нь юу гэвэл Мартин Юта мужта ер нь нөлөө бүхий хүн. Танилцал ихтэй. Ийм болохоор хүмүүс ер нь энэ хэрэгт нэх оролцох хүсээгүй. Гэтэл азар нэг мөрдөгч туслахыг шийдсэн. Энэ мөрдөгч Мартины маш олон булхаа болон шавруудыг гаргаж ирсэн маа. За энэ шавруудынх нь нэг нь юу гэсэн гэж Мартин бүр баг залуу наснаас хойш л лөөвөр хийдэг байсан. 17 настай дагаа цэргийн албанд явсан юм байна л да. Цэргийн албанд яваад 2 жил хүрээгүй байхдаа өөрийгөө хийм хараатай надад сэтгцийн өөрчлөлт ороод байна гэдэг шалтгаанаар цэргээс түтгэлцсэн байна. Ингэснийхаа дараа Америкийн нэгдсэн улсын цэргийн албанаас сар болгон $3,000 авч байсан. 30 хэдэн жил. Ер нь бол улсыг л өөртсөн байна гэсэн үг шүү дээ. Тэрнээсээ гадна чек хурамчаар үйлдвэрлэж мөнгө угааж, байшин түрээсэлж, ер нь болохгүй бүтгүй олон зүйлсийг хийдэг байсан. Мөн дээрээс нь нөгөө түмэн тайрлагдаадсан гайхалтай эмч болон хуульч чинь бичиг баримтанд хурамч өгдөн. Хизээч сургуулаа төгсөөгүй эмч. Тэрс анаах зураагүй. Бүх бичиг баримтыг хурамчаар үлдсэн. Яг л нөгөө Холливуудын Catch Me If You Can гэдэг кинод гэжтэй. Тэр киноны гол дүр гэсэн үг. Хүмүүсийг л уурдаал өөрийн гэсэн бүтээсэн дүртээ итгүүлж амьдарч байсан. Мишелийн ар гэрийнхэн болон охтууд нь ингэж завгүй ажиллаж байгаа хооронд Мартин, Жипси хоёр Вайомин мужид Жипсиг ээж автай уулзгаад татсан. Жипсигийн ээж аваа хоёр бол анх Мартиныг хараад яахтай нүдэн талаахан хөгшин ч гэсэндээ дайггүй залуу байна гэж харсан байгаа. Гисэн хэдий ч бос нэг хэцүү зүйл анзаарчихсан. Тэр нь юу гэх юм бол Жипси ар гэрийнхэн маш муу нэртэй. Ерөөсө гэрийнх нь Жипсид дургу. Бараг холбоо тасалсан. Учир нь гэх юм бол Жипси сэтгэл санааны тогтворгүй байдалтай. Гинт ойрлж хашгичаал ээж автайгаа хэрэлдэж зодтолтол ихч нартай муудалцаал тэрнээс гадна баг бахта амтан тижээр амтан алж исэн түүхүүдтэй. Хамгийн сүүлд ээжтэйгээ хэрэлдээд гинт дүүрсгийж урлангуутлаа ээж хийн гарын шумнаас амар хазаад шархлуулж исэн. Бүр тэр чигт нь хөхрүүлээд. Ийм учраас Жипсиг арга гэрийнхэн нь ер нь жоохон асуудалтай гэж үздэг. Гисэн хэдий ч мэдээж л охин нэг залуу дагуулад ирсэн учраас арай ээж сайн сайхнаар л хандсан. Энэ үед нь Мартинаас ингэж хэлсэн байгаа. Би урд нь гэрэлжсэн, миний ихнэр нас барсан. Гэхдээ би тэр ихнэрийг хизээч Жипсиг хайрладаг шиг хайрлаж байгаагүй. Би бол охины чинь сайн хайрлана, санаа зовх хэрэггүй гэж ээж авд хэлсэн байна. Ингээд Мартин, Жипси хоёрын дараачийн хийх үйлдэл бүр муухай. Тэр нь юу гэх юм бол буцаж Ютада ирэнгуутлаа өргөж авсан Жизель гэдэг охиныгоо буцаад Украин руу явуулсан. Учир нь гэх юм бол Жизель охины үлдсэн гэр бүл нь Украинд байдаг. Тийм болохоор чи зуныхаа амралтыг Украинд өнгөрүүлээд ар гэрийнхэнтэйгээ сайхан уулзаад ир намар чамайг авъя гэж хэлсэн байна. Мэдээж Жизелийнхэн баярлалаа штэ. Төрлөх газар руугаа явчаад зуны амралтаа өнгөрүүлээд ир чинь намар гэхэд буцаад гэртээ ирчин. Гэтэл no. Энэ бүгдээрээ бичиг баримтын ловер хийхийн тулд нэгсэндээ Жизель охиныг Украин руу явсан байх хоорондор бүх бичиг баримт Social Security дугаар энтрийг нь хүртэлтэй Жипсигийн нэрээр солиулсан. Учир нь гэх юм бол Жипси татврын 50-аас 60 мянган долларын шахуу өртөө байсан. Тэм учраас өөрийг нь цэвэрлэхийн тулд шив шин бичиг баримт буюу Жизелийн бичиг баримтыг хууль бусаар солиод Жипсид өгсөн. Сурцсан. Ер нь тийм дагарчсан юм л тэ. Үүнийг нь мэдээж Алексис охин бол зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл ээжийнх нь хүүхдүүчүүдээ ээжийнх нь өөрөө Украинад авчирсан хүүхдүүд гэр бүлийг нь салахыг ясан ч зөвшөөрөөгүй. Тийм учраас ээж хийгчтэй нийлээд Жизель дүүгээ Украинд авчрах үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа.
Энэ үед Жизель охин юун 3 сар бүр аль хэдийн жил болцсон байсан Украинд. Мэдээж Украинд амьдрал маш хэцүү. Зүгээр нэг дэлгэдэг диван дээр Жизель охин, их чин, нэгчийнхэн нөхөр нь хүүхдүүдтэйгээ. Жизель охин дараа нэвтрүүлэлт зурагт ирсэн гэхгүй. Амьдрах нөхцөл маш муу байсан. Би бүр яаж багтаа шингэж амьдрахаач ойлгохгүйсэн гэж хэлж байгаа. Азар их чин ирээд Жизель охиныг Америкт навчирсан. Ингээд л үүнээс хойшоо Мартин Жипси хоёрын булхай асуудал орж эхэлсэн. Яагаад гэвэл нэг нэр дээр, нэг бичиг баримт дээр хоёр хүн болчихлоо штэ. Тэгэхээр засгийн газар цагдаа нар ажиллаа хийх хэрэгтэй болно. Ингэжл Мартин болон Жипси хоёрыг хуурамчаар бичиг баримт үйлдвэрлэсэн засгийн газрыг лойрцсон гих нэрийдлэр хойрхол өгсөн байна. Мартинд 4 жил, Жипсид 21 сар. Энэ лойр иргэн мөрдөгч нарт бол түлхэц олж өгсөн. Мишелийн аллагын асуудлыг нээ гэж хийсэн байна. Ингээд тал талаас олон баримтуудыг цуглуулсны эцэст Мишелийн үхлийн хэрэг дахин шүүхэд нэгтгэр болсон. Урд нь бол ослоор олж нас орсон гэсэн байсан хэрэг тодорхойгүй шалтгаанаас гэсэн статустай болж өөрчлөгдөөд шүүх хурал хэргийг нь нээхэр болсон. Тийм учраас 2012 онд Мартин шоронгоос суллагдсан. Учир нь гэх юм бол шинэ хэрэг нэгдсэн учраас шүүх хуралд оролцох шаардлагатай болж байгаа шүү дээ. Ингээд 2013 онд аль бие усны шүүх хурал нь эхэлсэн. Нэгсэндээ яг тодорхойлбол 10 сард эхэлсэн. Шүүх хурал бараг 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Энэ үед гэрчүүдээр тэр үед ирсэн түргэний ажилчид тэрнээс гадна Мартиныг лойрын иргээр хоригдож байхад хамт байсан шоронгийн хориглууд мөн бүх охтууд нь тэрнээс гадна Мартины хуучин амраг нь нэгсэндээ эхнэрээсээ гадна явуулж исэн Жипсигээс өөр эмэгтэй Анна гэдэг бүсгүй байсан. Энэ бүсгүй хүртэл ирсэн. Харин энэ үед Жипси би ямар ч байсан хэргийг хүлээн тийм учраас шүүх хуралд оролцсон. Үнэн мэдээлэл өгнө гэж тангарсан байна. За ингээд шүүх хурал эхэлсэн. Хамгийн анхны хүн гэх юм бол эмч байсан. Эмч нь хэлэхдээ би мэдээж Мартиныг эмч болохоор нь эхнэрийнхээ эрүүл мэндэд анхаарах баг гэж бодсон. Ерөнхийдөө бол би өвчтөнгүүдээ иймэрхүү хүчтэй юмнуудыг бичиж өгдөг. Гэтэл Мартин би эхнэрээ мэднэ, би эмч хүн учраас ямар юм түнд зохихыг мэдэж гин. Би бүх зүйлийг өөрийн хараа хяналтандаа байлгаж болохоор бити санаа зовж хэлсэн. Тийм учраас би итгэсэн гэж байгаа. Дараачийн хүн гэх юм бол энэ бол маш том баримт. Хамтдаа шоронд байсан хүн нь шүүх хурал дээр ирээд ингэж хэлсэн байгаа. Мартин надтай хамтдаа нэг өрөөнд байхдаа эхнэрээ алсан гэдэг хэлсэн. Би түргэнийхний хүлээж авахдаа мансуурсан баан дугаа эхнэрийгээ зүгээр л толгойг нь дарсан. Тэгэл болов. Мөн тэрнээс гадна эхнэрийгээ би алсан ч тэрийг хинч баталж чадахгүй гэж бас хэлсэн байна. Дараагийн хүн бол Анна, хуучин амраг нь. Анна орж ирээд ингэж хэлсэн байгаа. Мартин урд нь надтай хамт байхдаа би ээжигээ багтаа алах гэж оролж ирсэн гэдгийг хэлсэн. Энийг юу гэвэл бүр 8 настай байхдаа Мартин хар тамхи хэрэлдэг байсан, эмний нөлөөтэй, архины нөлөөтэй байсан ээжигээ ухаангүй байх оронд нь бүх эмийг хольж найруулад өгч үзчихсэн. Азар ээжийг нь аварч чадсан. Үүнээс гадна Мартины нэг ах нь урд нь амиа орсон байтлаа баанд олцсон. Гараа зүгсэн суцсан анцсан. Гэсэн хэдий ч арай өхөөгүй байсан бохгүй юу? Гэтэл Мартин толгойг нь татгшин усанд хийгээд жив болсон. Мөн тэрнээс гадна хуучин амрагтай хэлэхдээ би хин нэгэнд хит хитэн юмнууд нийлүүлж өгөөд зүгээр л байглаасаа зүрхний шигдэс болцсон юм шиг харагдуулахаар зүйлийг хийж чадна гэж хэлсэн байгаа. There's something you can give someone that's natural, that's there after they have a heart attack so that it's not detectable after they have a heart attack. Инхээр чин яг л их нэртэй болохгүй нийлхээрээ хор болох юмнуудыг нийлүүлж өгөөд зүрхийг нь хаагдуулаад ухаангүй баанд байх хооронд нь толгойг нь доошоо дарцсан л гэсэн үг шүү дээ. Ерс багасаа л юм хийж ирсэн. Бүх булхан гараад ирсэн. Ингээд шүүх энэ бүгдийг нь харгалзаж үзээд Мартиныг 1-р зэргийн аллага үлдсэн болохыг нь тодорхойлсон. Ингээд 15 жил буюу насаараа түүнээс цааш. Тэрэн дээр нэмээд гэмт хэргийн үйл ажиллагааг боснуулж цагдаагийн хүчний байгууллагад саад хийсэн 15 жил. Мөн дээрээс нь sexual abuse гэдэг юм ороод ирсэн. Энэ нь юу гэвэл эхнэрийг насаараа удаагүй байтал том охин Алексисаа оролцсон гэдэг мэддэхтэн орж ирсэн. Өөрөөхд төрсөн хүүхдээ шин. Алексис энэ мэдээллийг шүүхэд өгөөд энийг нь шүүх харгалзаж үзээд судалсны эцэст
гин буруутай гэдэг нь тогтоогдоод мөн 15 жил. Ингээр чинь маш олон ялууд нэмэгдчихэж байгаа штэ. Мартин бол насаараа шоронд байхын тодорхой. Энэ олон ялууд давзаалт хугацаанд баг өөрийг нь эртээ байхад нь болохоор хэлчихлээ штэ. Ингээд л Мартин шоронд орсон. Муу муухайг төөл. Үнэхээр муу муухайг бол тэрнээс гадна мөн эмнэлгийнхаа өвчтнүүдэд зүү ёсоор ханддаг байсан. Энэ нь хүртэлтэй гараад ирсэн. Урд нь Мартин Мишель хоёр хүүхдүүдийг нь хэлэх байхад ийш тийшээ маш олон нүүжсэн байхгүй юу? Энэ бүгд нь Мартины ийм байдалтай холбоотой. Тэрнээс нь л бол асуудлуудаас болол нүүдсэн тийм. Энэ үед мөрдөгч нь ингэж хэлсэн байгаа. Ерөнхийдөө бол Мартин яг л аллах хийцэн мөн дээрээс нь яг л төгс нууж чадсан. Хэрвээ охтууд нь л ээж хөдлөө ингэж эрчимтэй яваг болвол Мартин бараг л got away with murder. Хүн алчаал зүгээр хуурай өнгөрсөн хүн гэж хэлсэн байгаа. Цагдаа нар бол ерөөсөө хаацсан байсан шүү дээ. Өөж гурвч ижил. Охтуудын хувьд бол маш баяртай байсан. Мэдээж аавыгаа торны цан суулгаж байгаа муухай үйлдэл ч гэсэндээ ээжийнхээ үхлийн үнэн мөннийг олсондоо маш их баяртай байсан. As to count 1, murder, guilty. As to count 2, obstruction of justice, guilty. Dated this night, day of November. Thank you. Please be seated. Том охин Алексис нь шууд аавынхаа овогт татгалцсан. Ингээд Алексис Сомерс гээд ээжийнхээ овгийг авч цааш явсан байна. Маш хүчтэй охтууд бүгдээрээ хамтдаа нийлж чадсан. Энэ үед нь бас нэг муухай зүйл эдний гэр бүл тохиолдсон байгаа. Тэр нь юу гэх юм бол 2010 онд яг Ловрын хэрэгээрээ Мартин шалгагдчих яах үе. Ютагийн цагдаагийн байгууллагаас хүүгийнх нь сургууль, Нью-Йоркт байдаг хуулийн сургуульд нь нэгэн захиа илгээсэн байна. Энэ захиан дээр хүү Дамиан нь аюултай итгэж байх магадaltaй. Ээжийг өгч яхад нь байшин дотор байсан байж үуч хийгээгүй. Магадгүй сургуулийнхаа хин нэг хохироод гэмтэх магадaltaй шүү гэсэн захиа ирсэн байт. Энийг нь тэгсэж давж чадсангүй юу? Эсвэл энэ аимшигтай үйл явдлыг хажуугаараа өнгөрөөсөндө харамсандаа ч мэдгүй. Гэхдээ 2010 онд эдний ганц хүү болох Дамиан амин орлогоос сурсан. Гэхдээ ямар сони юм явуулт тий. Тих ямар хэрэг юм тий. Харин би бас энийг ойлгохгүй. Яагаад хүүхдийг нь ингэж зовж юм бол тэрнээс гадна Украинаас өргөж авсан хүүхдүүдээ штэ бүгдийг нь Калифорни мужи руу өөр айлууд руу өргүүлэх гээд бэлдсэн байсан Мартин. Зөө. Муухай юм байгаа. Тийм. Ингэж л аимшигтай Мартиныг торны цан суулгаж чадсан. Гэтэл Мартин яасан гэж зүгээрч ялаа идлээгүй. Шоронд ороод 2 жил хагас босноо яасан 2017 оны 4 сарын 9-ний өдөр амин оролцсон байдалтай шоронгийнхоо гадаа нөгөө салхилдаг хэсэг үүд гэжтэй тэнцэн болцсон. Ялаач хийдэлгүй тэгээ. Ялаач хийдэлгүй. Шудраг биш. Тийм. Ингэж л энэ муухай хүний амьдрал энэ түрээд дууссан ба. Тэгэхээр хүүхдүүд нь ямар хэцүү вэ те? Хүүхдүүд нь маш хэцүү. Дүүгээ алдлаа, ээжигээ алдлаа нэг өдөр, аавыгаас алдлаа тийм үү? За. Харин Алексис охин биш хамгийн том охин нь Украинаас өргөж авсан бүх дүүнэрийг өөрийнхөө нэр дээр өргөж аваад цаашдаа амьдэрсэн байна. Энэ хэргийг судалж үзээд би Алексис охиноор маш их бахархсан. Ямар хүчтэй, сэтгэлийн хаттай, тууштай мундаг охин бэ гэдгээр нь маш их бахархсан байна. Гол нь Мишель бүсгүй бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Би ч юм зурнууд үзүүлэн заяа. Хөвшөрсөн ч гэсэндээ одоо 50-таад нас орсон биз дээ. Яг гайхалтайгаар байсан. Үнэн гоёгч. Даанч ийм харамсалтай зүйл өртөнд тохиолдсон. Харин Gypsy доктор Филийн шоугаар орсон. Дээрээс нь өөрөө шоунд оролцсон байгаа хүмүүс маш хүзэн яддаг. Амар шоу монд орсон шүү дээ. Охтууд нь ч гэсэндээ доктор Филийн шоунд оролцсон байгаа. Хэрвээ та бүхэн ч гэсэндээ нэмэлт илүү дэлгэрэнгүй мэдээлэл үзмээр хам бол ABC-ийн 5 ангитай documentary баримтат кино байгаа. Тэрнээс гадна доктор Филийн шоунд охтууд болон нууц амраг Gypsy нь оролцсон байт юм билээ. Би доор линкийг нь тавьчих. Тийм болохоор сонирхсан байвал үзээрэй гэж зөвлөмөр байна. Ингээд өнөөдрийн миний crime time-ийн түрээд өндөрлөж байна. Надтай хамтайсан нөхөртөө баярлалаа. Надтай хамтайсан та бүхэнд маш их баярлалаа. Сэтгэлдээ комент хэсэгт бас үлдээгээрэй. Ингээд дандаа миний хэлгээр good vibes only. Bye.